За эрхэм гишүүдийнхаа энэ өдрийн амгаланг айлтгая. Ойн тухай хууль шинжилсэн найруулгаар орж ирж байгаа. Бид нар ойн тухай хуулийн дээр өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг үндсэн дүүн нургаа болгож авч үзсэн. За иргэдтэй холбоотой буюу иргэдийн ахуй хэрэглээтэй холбоотой харилцааг бид нар хуульчилж өгч байгаа. Аль болох иргэдэд ээлтэй байдлаар оруулж өгч байна. Хоёрдугаарт эдийн засгийн харилцааг оруулж өгч байгаа. Эдийн засгийн харилцаа буюу хүмүүсийн ярьдаг ялангуяа хожуул, унаанга, босоо болон хатсан гэдэг маш олон моднууд бий. Эдгээрийг бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулахтай холбоотой харилцааг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Цаашдаа бид нар эдийн засгийн эргэлтийг бий болгосноор ойн тухай хууль буюу энэ хууль хүчин төгөлдөр болж мөрдөгдснөөр ойн салбараас бидний хувьд бол нэг их найдаар тооцогдох хэмжээний эдийн засгийн эргэлтийг бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Тогтвортой хөгжлийг нийгэм эдийн засаг байгаль орчин гэсэн 3 хүрээнд хангаж, хүрээлэн буй орчин экосистемийг хамгааснаар хүн бүр эрхээ бүрэн дүрэн эдэлж, сайн сайхан амьдрах боломжийг өнөөгийн болон хойч үедээ бүрдүүлнэ. Хүн төрөлхтөнд тулгараад байгаа урамсгалын өөрчлөлт, орчны бохирдол, биологийн олон янз байдлын хомсдол нь олон улсын болон үндэсний хууль тогтоомжоор баталгаажсан хүний үндсэн эрхийг хангаж амьдралын чанарыг сайжруулахад тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдээ нэг болоод байгаа. Тийм учраас бид нар ойн тухай хуулинд бол шинжилсэн найруулгыг бас хийж байна. Монгол улсын үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэг хэсэгт Монгол улсад газар түүний эвлий, ус амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалтанд байна гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар түнчлэн газрын эвлий, түүний баялаг, усны нөөц амьтан, төрийн нийтийн өмч мөн гэж тус заасан байдаг. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг тунхаглаж байгаль орчныг хамгаалах болон хүний үндсэн эрхийн хамаарлыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд хүний аюулгүй байдал хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хамааруулж байгаль орчны тэнцвэрийг хадгалж ур амьсгалын өөрчлөлтийн сөрөг дагаврыг зөөдрүүлэх, биологийн олон янз байдлын хомсдлоос сэргийлэх, ойн дагалт нөөцийн экспорт болон ойн үндсэн ашиглалтын огтлолтыг бүрэн хориглож ойн сангийн нөөцийг 2 хувиар нэмэгдүүлэх, харь зүйлийн ургамлыг нутагшуулахдаа биологийн олон янз байдлын удмын санд өөрчлөлт гаргахаас сэргийлэх, хяналт тавих, хойжуулах, тармилжуулах, нөхөн сэргээх ажилд иргэний нийгмийн байгууллага, хувийн хөвшил, нутгийн иргэдийг түлхүү татаа оролцуулахаар заасан байдаг. Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого төрс дэлхий унган байгалийн хайрлан хамгаалж хөгжих эрхэм зорилгыг тодорхойлж байгаль орчин дээлтэй ногоон хөгжлийг эрхэмлэн экосистемийн тэнцвэр байдлыг хадгалж байгаль орчны доктортой байдлыг ханган үр өгөөжийг нь өнөө болон ирээдүйн хойч үедээ хүртэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд байгалийн үнцэн өгөөжийг үнцэн үнэлэн хамгаалж анхдагч экосистемийн тэнцвэр байдлыг хадгалах, байгалийн нөөц байдлыг нөхөн сэргээх, хомслог бууруулах, ашиглалтын нөөц бий болгож байгалийн үр өгөөжийг ирээдүйн хойч үедээ өвлүүлэх, хүлэмжийн ялгарл багтаа байгаль орчны тэнцвэр байдлыг хангах, ногоо эдийн засгийг хөгжүүлж, ур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, олон улсын хүчин чармаалтад хувь нэмэр оруулах зорилтуудыг тусгасан. Монгол улсын засгийн газрын 2024 оны 181 дугаар тогтоодын хавсралтаар Монгол улсын хууль тогтоомжийг 2028 хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэлийн 86-ад ойн тухай хууль шинжилсэн найруулгын төслийг боловсруулахаар тусгасан. Парисын хэлцээрийг үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хэрэгжилтийг хангуулахын тулд ойн хүлэмжийн хийн хязгаарлалыг бууруулах, ойн нөөц төрөгчийн хийн шингэлтийг тооцох, түүнийг үнэлэх, тайлгнах хэрэгцээ орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Ийхүү дээр дурдсан урт дунд хугацааны хөгжлийн бодлого чиглэлд нийцүүлэн ойн тухай хуулийн шинжилсэн найруулга хийх зайлшгүй шаардлага бий болж байгаа. Тэр бомод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний 2-10-т модлог ургамлын үр тайрч суулгах, бэлтгэх, импортлох, хадгалах, худалдан борлуулах, тээвэрлэх, ашиглах, үрийн нөөцийн усын сан бүрдүүлэх хэрэгцээ орчныг боловсронгуй болгохоор зааж өгсөн. Парисын хэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилт хэрэгжилтийг хангуулахын тулд ойн хүлэмжийн ялгарлыг бууруулах, ойн нөөц төрөгчийн хийн шингэлтийг тооцох, түүнийг үнэлэх, тайлгнах хэрэгцээ орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Практик шаардлагын хувьд бол ойн тухай хуулийг 2012 онд шинжилэн баталснаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Үүнээс 8 бусад хуулийн дагалдан орсон редакцийн шинжилттэй нэмэлт өөрчлөлтүүд байгаа. 2022 онд орсон өөрчлөлтөөр улсын хэмжээнд ойн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэл бүх асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг байгуулсан дэвшил байсан. Үүнээс өөрөөр ойн салбарын эдийн засгийн үр ашиг нэмэгдүүлэх, ойн экосистемийн хувьд хадгалах, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ойн экосистемийн үйлчлэгэнд бүрэн чиглэсэн ойн доктортой менежментийн бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэхэд чиглэсэн агуулгын өөрчлөлт шинжилэлт хийгдээгүй байгаа. Улсын хэмжээнд 2014-өөс 2016 онд явуулсан олон зорилтод ойн тойлогын тайланд ойн нөөцийн 76% нь болцгүйцсэн буюу хөшөрсөн унаанга ойн хөнөөлт шавж өвчнөд нэрвэгдсэн, өртсөн, талбай ихээр нэмэгдсэн, байгалийн жамбар нөхөн сэргэх чадах буурсан, Монгол улсын үн чанар алдагдаж байна гэж дүгнсэн. Хуулийн зорилго ерөнхий бүтэц
зохицуулах харилцаа хамрах хүрээний хувьд ойг экосистемийн түвшин тодорхойлж ойн сан бүхий газарт байгалийн болон тармил заган татмын ой мод цөг цаг бүхий газар ойн цорхоо цагаан ингэр ой тэлэн ургахад шаардлагатай газар болон хамгаалтын зурус хамааруулан ойн сангийн ангиллыг өргөтгөж хамгаалтын болон ашиглалтын бүсэд хувааж байсныг 3 болгож тусгай зорилтын ойн ангиллын нэмэх ба тэдгээрийн дэглэм хориглох үйл ажиллагааг бол тодорхойлж өгсөн. Хоёрдугаар улс аймаг нийслэлийн ой менежментийн төлөвлөгөөтэй байлгах, төлөвлөгөө нь стратегийн шинжтэй байх бол сумын ой менежментийн төлөвлөгөө тухайн газар нутагт дэвсгэрийн ойд хэрэгжүүлэх аж ахуйн арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх ба 10 жилийн хугацаатай байх. Хугацаанаас өмнө байгалийн аюулт үзэгдлийн улмаас ойн төлөв байдалд их хэмжээний өөрчлөлт орсон ойн зохион байгуулалт ойн толгоор тогтоогдсон. Эсвэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ойн сан бүхий газрын ангилалд өөрчлөлт орсон үндслээр нэмэлт өөрчлөлт оруулах, тайлан тухайн жилд багтаан захирам систем дэлгээж ухаар хуульчлах ба хошин ой менежментийг тусгаалan зааж оруулж өгсөн. Ойн баялагын модны нөөц болон дагалт баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, нэмэгдсэн өртөг шингээг доктортой ашиглах, экосистемийн үйлчилгээний эдийн засгийн өрөөгөөжийг нэмэгдүүлэхийг чиглэсэн үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээ орчныг бүрдүүлэх, ингэхдээ тухайн ойн бүсийн дэглэм ангилал дэглэмд нийцсэн ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэн дэвшилтэд ногоон технологи ашигласан ойн баялагын нөөцийг хаягдуулгүй үр ашигтай доктортой ашиглах, хаягдлыг бууруулах, үлдэгдэл биомассыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжийг нээж өгж байгаа. Ойн санг хот айл нөхөрлөлт гэрээгээр 10 жилийн давтамжтайгаар 60 жил хүртэл хугацаагаар хариуцуулан гэрээ байгуулж хамгаалах, тухайн ойгоос ахуйн зорилттой түлээний мод болон дагалт баялагийг түүж ашиглах, түншлэн ойн сангийн нүүрс төрөгч кредитийг ашиглан зах зээлд оролцох нөхцөлийг бид нар бүрдүүлж өгч байна. Тусгай зөвшөөрөлтөд эрхлэх ойн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл шаардлага, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавих шаардлага өөрийг тусгаж өгсөн. Ойн мэдээллийн цахим санг хөгжүүлэх, салбарын үйл ажиллагаанд оролцогчийн мэдээлэл солилцох, ойн сантай холбоотой бүртгэл зөвшөөрөл, хяналт мэдээлэл гарал үүсэл эрхийн бичгийг сахимжуулах, мод бэлтгэл боловсруулах үйлдвэрлэлийн үйл явцыг ойн доктортой менежментийн стандартыг хангаж байгааг баталгаажуулах харилцааг хуульчилж өгсөн. Ойн салбарын доктортой хөгжлийг дэмжих зорилго бүхий ойжуулалтын сан, мөн нүүрс төрөгчийн шингэлт ядгаралтай холбоотой төсөл бүртгэл баталгаажуулалт, зах зээлийн оролцоог дэмжих зорилго бүхий ойн нүүрс төрөгчийн худалдааны орлогоос бүрдсэн ойн нүүрс төрөгчийн санг байгуулах, ашиглуулах хэрэгцээ орчныг мөн давхар бүрдүүлж өгж байгаа. Ойн менежменттэй холбоотой харилцаан дээр бид нар их хэрхэн зайлшгүй анхаарах зүйлсүүдийг бид нар хуульд бол наривчлан зохицуулсан харилцаагаар оруулж өгсөн. 2026 оны 8 сарын 17 оноос 8 сарын 28-ны хооронд КОП буюу Сүлжлийн конвенцийн талуудын бахархал Монгол улсад зохион байгуулагдахаар байгаа. 2022 онд байгуулагдсан Европын холбоотой байгуулсан ойн түвшлийн хүрээнд бид нар нэг харилцааг хуульчлахаар үүрэг хүлээж авсан. Энэ бол ойг үлдэгдэлгүй байлгах, өөрөөр хэлбэл ойгоос хог хаягдал үүсдэггүй байх, эдийн засгчлуулах харилцааг бол Монгол улс хуулиндаа оруулж эдийн засгчлуулах харилцааг оруулна гэсний хүрээнд бол энэхүү хуулийн төсөл дээр бас бид нар тодорхой эдийн засгчлуулах харилцаануудыг бол хийж өгсөн. Хуулийн төслийг Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулсан. Бид нар Европын холбоотой байгуулсан ойн түншлэлийн гэрээний хүрээнд 200 сая евро авах, евро техникийн тусалцаа болон бусад дэмжлэг авах хэлбэр дээр бол копи хүрээнд бол бид нар ажиллаж байгаа. Тийм учраас хуулийн төслийг бол бид нар өргөн барьж улсын хурлаар хэлцүүлэхээр ажиллаж байна. Тэгээд хуулийн шинжилсэн төслийн найруулгын төсөлтэй холбогдуулан ойн тухай хуулийг хүчингү босон тооцох тухай, ойн тухай хууль шинжилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай, тариалангийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, ойн тухай хуулийн шинжилсэн найруулга батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг тус боловсруулан хөрвүүлээд байна. Баярлалаа.